Яа харахгүй нөлөөллийн бүс болоод бид бүх улаас багийнхан маань тэр бэлчээрээ хадлан авдаг талбайгаа чөлөөлж өгсөн. Нөхөн олгороо авч байгаа хэдий ч яа харахгүй олон жил тэндээс хадлангаа аваад малаа өсгөхөд үзүүлэх боломжтой алдсан учраас Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц барьж байгаа нөхдүүдтэй эрчим хүчний яамтай ярьж байгаад ямар ч та бүгдийн хадлан тижээлээ бэлтгэхэд зээл 131 хэрэгтэй юу? Гүүр хэрэгтэй юу? Хамгийн одоо зөв шийдлийг олоод нэг хадлан тижээлээ тэндээс авдаг байх боломжийг бүрдүүлж өгөх ажлыг хариуцъя. Хариуцъя. Энэ төслийг бас эхлүүлэх гэж олон жил явсан. Энэ төсөл баруун бүсийн ард иргэдэд өгөөж өгнө гэж одоо зөндөө ярьсан. Гэтэл одоо энэ төслөөс олж иргэд манд хохирох ёсгүй. Тийм болохоор энэ асуудлыг би бас уламжилж ярьж энэ асуудлыг шийдвэрлэе. За 640 хүүхдийн сургууль нэлээд олон хүн ярьж байна. Сургуулийг нэгдүгээрт нь тавиад сургуулаа анхаарна. Ямарсан бол 28 оноос өмнө тийм үү? Бүгдээрээ сургуультай болёо. Энийг би анхааръя. За эмнэлгийн асуудал байна. Анх удаага бас манай өмнө гов сумынхан олон хүн эмнэлгийн асуудал, эмний асуудал ярьж байна. Энэ эмнэлэг ер нь их унтсан, муудсан байгуулга болчихжээ. Яагаад ийм болчихвоо? Олон сумд очдог, олон эмнэлгээр ордог. Танаа энэ удаа сумын эмнэлэг ярьж байгаатай адилхан ийм асуудал юус ярьдаг сум баг байхгүй. Миний энэ 80 сум байж байгаа шүү дээ манай таарч. За бид нар бас одоо боломжоор дэмжиж зоригтой хатаар та тэмүүлээд аваараас тэгээд. За сумын хувийн сургууль гэдэг хөөрхөн сургууль байгаа юм шиг нэ хөрх яана. Энд одоо бас бичиг ирсэн байлээ. Хувийн сургуулиудын 12 дуусны хувьсгал зардал яагаад санхүүжилт орж ирээгүй вэ гэж. Суманд хувийн сургууль байгуулад тэгээд ардын хүүхдүүдэд сургаад за дээрээс нь өөрөө бас нэг жоохон ашиг олох бололцоо байх нь үгүй юу гэдээ ингээд бодож байгаа. Энэ сайхан зоригтой сэтгэлтэй хүнийг бол одоо сэтгэл зоригийг нь бас нэрээ бас баярлалаа урамшуулмаар байна. Дэвшил сургуулийн багш нарын төлөөлөл гэж тийм ээ. Энэ жил одоо хувьс би түрүү хэлсэн Увс аймгийн 10-аад сумыг замтаа болгох дээр бол 1-р ээлжинд одоо ингэ үлгий. За ийшээ тариадан цаашлаад саглыг хэмжиж шийдсэн. Сагл одоо 3 км мөртлөө 30 жил болж байгаа 3 км засмал замын хажууд байгаа сумаа бид холбож чадаагүй байгаа шүү дээ. Одоо энэ жил сагл холбогдно. За тэгээ цаашлаад төргөн холбогдно. За тэгээ цаашлаад давс холбогдно. Ингээд энэ сумууд бол 1-р ээлжинд. За 2-р ээлжиндээ бид нар одоо баруун туруу одоо хэлж байгаа ийшээ. Тэгээ баруун туруу өндөр хангаа, зүүн хангаа тэгээд хяргас, зүүн говь, малчин энэ бол 2-р ээлжиг бас ингээд 2-р ээлж шүү. 2-3-р ээлж юм. Ховцсон бөхмөрөн маань үндсэндээ бас 3-р ээлж хавцаа гэдэг. Өмнө говь 2-р ээлжинд гэж бодороо. За гурил тэжээл тэгэх гэж байгаа гэж одоо бас бинти хэлээч тэгэх гэж байгаа ингэх гэж байгаа гэж тэгчихсэн. Шийдвэр гаргацсан шүү дээ. Оны юм шийдвэр гаргаад гурил тэжээлийн татварыг тэгэлчихсэн. Тэр шийдвэрийн одоо үр дүн гараад Улаангом дээр гурилууд хямдраад эхэлчихсэн. Үр дүн одоо тун удахгүй их 7 оноос манай өмнө говь сумд Оросоос ирж байгаа гурилын үн хямдарнаа. Үр дүн гарч байгаа шүү.